За олон нийтэд сонирдуулах зүйл байна. Өнөөдөр 12 дугаар сар гарцсан, 12 дугаар сар дуусах чинь шинэ жилийн баярууд олон болдог. Тийм учраас иргэд та бүхэндээ архины хэрэглээг зохистой хэрэглээрэй гэж уриалах гэсэн. Хүний илгийн 60-аас 65% тайрсны дараа маргааш нь бүтэн 7 хоног хүн яг л одоо шаардсан хүн шиг хэвтэрт байдагтай ажил байдаг. Тухайлах юм бол одоо хөлс гоожоод ба хоолны үнээр авч чадахгүй хамаг бие хөлрөх, дагжиж жичрэх, зочих гэл одоо олон одоо яг л арх уусны дараа шаарталд яаж үүсдэг түүнтэй ижил илэг бас тийм байдал үзүүлдэг. Тэгэхээр илгэний 65%-ыг тайрсны дараагаар тийм шинж үзүүлж байна гэдэг маань арх хэрэгсний маргааш таны илэг ямар айхтар хүчтэй хорддгийм бэ гэдгийг илэрхийлж байгаа ганцхан жишээ бол энэ. Төгсгөлд нь илэг солиулах юм уу? Эсвэл одоо бүр илэг ажиллагаа болох эзэн бие үхэл төрөх ийм аюулт байдал төрдөн шүү. Тийм учраас эрхэм найзууд, ах нар, дүү нар та бүхэн архиа зөв зохистой хэрэглээрэй. Хэтрүүлээд хэрэггүй.